халтлаг өнгөтэй байгаа юм байна. За юм ногоон байгаа юм байна. Улаан. За энэ крем гэж юм хар. За Unity гэдэг ерөнхий яг энэ одоо соёлын талаарх юу байгаа юм байна. За тэгээд ингээл болоо мэн нийт ингээд 6 iOS 18.3 апдейт гарсан байна. За энэхүү апдейт руу апдейт хийхээс өмнө одоо утсан дээрх сул зай 49.100-ны 3 ГБ байсан бол апдейт хийсний дараа боломжит хэмжээ нь 48.159 ГБ болоод өмнөхөөсөө 440 МБ болоод ингээ илүү зай бол эзэлдэг болсон байна. За тэгээд энэхүү утас нь одоо үйлдвэрлэлийн систем маань код нь болохоор 22D63 таагаар бол гарсан. За гисэн хэдийч бол яг энэ үйлдвэрлэлийн систем гарсны дараа дахиад нэг өөр хувилбар нь бол гарсан байгаа. Тэр нь болохоор 22D64 гэдэг одоо үйлдвэрлэлийн системийн кодтойгоор бол гарсан. Гэхдээ тэр үйлдвэрлэлийн систем маань зөвхөн iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гэдэг гар утаснууд дээр компьютероор дамжуулаад бол одоо энэхүү апдейт руу бол апдейт хийх бол ингээ боломжтой болсон байгаа. За тэгээд энэ нь бол яг ямар учиртай апдейт вэ гэхээр 11 үд дээр нэг жоохон нэг тийм батарейны асуудал нэг жижигхэн гарсан юм шиг байна. Тэгээд тэрэнд нь зориулаад яг тусад нь 11-ийн хэрэглэгчдэд зориулаад одоо компьютероор энэхүү апдейтыг хэрэг суулгах юм бол тэр жижигхэн одоо алдаа маань одоо ингээд засагдаж бол ингээд гарсан юм байна. Ямар ч юм бусад утаснууд дээр болохоор мэдээж хэрэг 22D63 таагаар бол ингээд үргэлжилж бол гарсан байгаа. За энэхүү апдейтын нэр шин зүйлнийг хэлж ярихад бол хамгийн түрүүнд мэдээж хэрэг шин зураг бол нэмэгдсэн байгаа. Та нар бол ямар ч гэсэн дэлгэцэн дээр удаан дараад нэмэгдэрээ дараад доошогоо явуулах юм бол ерөөсөө Unity гээд одоо манай өнгөт арьснуудын соёлд зориулсан бол ийм одоо категори хэсэг бол байдаг. Эдгээр бол хамгийн анх гарч ирснийг бол та нар санаж байгаа. Хамгийн одоо энэ хэсэгт нь бол одоо шин одоо орж ирсэн iOS 18.3 дээрх зөвхөн одоо харагдаж болох энэ гоё шин одоо юм дэлгэцний зурагтаа бол ингээд болсон байна. За ингээд шар байгаа юм байна. Халтлаг өнгөтэй байгаа юм байна. За юм ногоон байгаа юм байна. Улаан. За энэ крем гэж юм хар. За Unity гэдэг ерөнхий яг энэ одоо соёлын талаарх юу байгаа юм байна. За тэгээд ингээл болоо мэн нийт ингээд 6 өөрийн боломжтой одоо юм байдалтайгаар энэ хүү зургийг бол нэмж болж байгаа юм байна. Visual Intelligence буюу бас Apple Intelligence нэмэлт үйлдэл бол одоо зөвхөн 16-гийн загварууд дээр бол боломжтой бол байгааг бол та нар мэдж байгаа. iPhone 16-ийн, за тэгээ 16 Plus, 16 Pro, 16 Pro Max энэ хүү дөрвөн утас маань мэдээж хэрэг камер контролтой. За тэгээд Visual Intelligence бол iOS 18.3 үйлдвэрлэлийн систем дээр бол одоо 2 гоё бол том үйлдэл бол нэмэгдсэн байна. Тэр нь болохоор одоо ингээд тэр яг Visual Intelligence-ийн камера нээгээд одоо ямар нэгэн постэр ч юм лөө ингээд харуулаад тэрэн дээр ч ямар нэгэн тийм календартай холбоотой ивентний мэдээлэл байх юм бол тэрийг шууд автоматар одоо ойлгоод одоо календар руу ч одоо ивент хэлбэрээр бол оруулах нь байна. За тэгээ тэрнээс гадна амтан ургамал бол одоо ингээд нэмэлтээр бол таньж өгдөг болсон байна. За мөн Apple Intelligence-тэй холбоотой дараагийн чухал зүйл нь болохоор notification summary бол байгаа. За энэ дээр ямар асуудал гарсан бэ гэхээр бол одоо маш том шүүмжилт бол тухайн үед бол өртөөд бол явцсан байгаа. Юу болсон бэ гэхээр ямар нэгэн байдлаар маш олон одоо тий notification ирээд тэд нар дуунаас хамгийн чухлыг нь ер нь бол одоо яг ойлгоод энэ нь магадгүй хамгийн чухал нь хаа гэж харагдуулах тийм үү? Эсвэл яг нэг тэр олон мессежүүдийг яг нэг багцлаад өгүүлбэр болгоод болоод тавиад идэг байгаа. Apple Intelligence Shift одоо энэ хүн notification summary гэдэг одоо үйлдэлээрээ. Энэ дээр яг юу болсон бэ гэхээр ер нь шал буруу бичээдсэн. Ер нь гол агуулгыг нь маш буруу бичсэн. За тэгээд яг энэ нь чухал байж магадгүй гэдэг одоо notification-ийн хүртэл буруу ялгаад исэн. Тэгээд эннээсээ шалтгаалаад ерөөсөө одоо шал буруу ажиллагдсан учраас Apple-ийн зүгээс албан ёсоор энэхүү Apple Intelligence-ийн тэр одоо notification summary гэдэг үйлдэлийг бол хэсэг хугацаанд бол одоо бүр ингэж бол зогсоосон байгаа. Энэ бол нэг үеийн бас Apple-ийн зүгээс бол харах юм бол түүгээд ерөөсө харагдаад идэх бол үйлдэл тэгээд хэр барагтаа ингэж гаргасан зүйлээ шууд тэр дор нь маш богино хугацаанд ингээд энэ хүү үйлдлийн Apple-ийн зүгээс бол зогсоосон. Тэгээд эргээд одоо iOS 18 дөрөв үйлдлийн системээс авахлаад болоод ингээд эргээд бол хэвийн горимлого бол орж байгаа. Тэгээд ямар ч нэг хэсэг бол ямар ч энэ хүү notification summary гэдэг үйлдэл маань бол маш олон шүүмжилт өртөөд тэгээд хэсэг хугацаанд бол одоо зогссон байгаа. Тэгээд энэ үйлдэлийг бол одоо зөвхөн iPhone 16-ын загварууд за тэгээд мэдээж хэрэг Apple Intelligence-ийн нөгөө хоёр утас буюу 15 Pro, 15 Pro Max бол одоо ингээд notification summary-ийн холбогдолтой үйлдэлүүд бас ингээд сайжирч бол ямар ч ингээд орж ирсэн. Энэхүү iOS 18.3 үйлдлийн систем дээр нэх ер нь олонд нэг түгээгдээгүй яг одоо мэдээлэл юу вэ гэхээр SpaceX компани одоо Starlink интернет сүлжээг бол одоо iPhone дээрээс хэрвээ та нар iOS 13 үйлдлийн систем рүү апдейт хийгээд за тэгээд давхар
T-Mobile одоо өөрийн телефоны компани зүйлжийг ашигладаг бол энэхүү Starlink-ийн одоо интернетний үйлчилгээг бол авах ингээ боломжтой болж байгаа маань. Тэгээд энэ нь бол яг албан ёсоор SpaceX компани Apple-тай бол хамтарж байгаа гэсэн үг бол биш юм байлээ. Гэхдээ ямар ч үсэн энэхүү iOS 18.3 гэдэг үйлний системээс ямар ч авахуулаад ер нь цаашдаа ирээдүйд одоо энэхүү Starlink-ийн интернетний үйлчилгээтэй энэхүү SpaceX компани Apple-тай цуг байх ирээдүйн хамтралын магадгүй ихний бол одоо ингээд тий одоо дөнгөж очисж байгаа тэр үйлдэлүүд байх болов уу гэж бол одоо хардлаганд бол өртөж байгаа. Тэгээд энэ жир нэрээдүүдтэй биелээсэй гэж бол бод ялтчгүй. Энэ бол бас маш гоё тий. Хоёр том компани хамтралын тусламжтайгаар шууд одоо SpaceX интернетийг шууд ингээ iPhone дээрээс ингээ аваа явуул ер нь дэлхийн аач одоо хотсон ингээд газардахгүй болох юм бол тийм гоё ирээдүй бол одоо хүлээж болох нэ. Мэдээж хэрэг одоо иймэрхүү том нэг зэгтэй үйлсний систем болгон дээр бол мэдээллийн аюулгүй байдал болон баг фикс бол агуулгаддаг байгаа. Энэхүү 18.3 дээр Apple-ийн сайт руу хэдүүл ороод харах юм бол accessibility хэсгээр орсон байна. За AirPlay гэдэг утаснаас дамжуулалтын хэсгээр ингээд бүр ингээд 3 4 орсон байна. За бүр 5 байна. AR Kit дээр орсон байна. Core Audio дээр орсон байна. Core Media дээр ингээд 2 орсон байна. Image IO дээр 1 орсон байна. За kernel буюу одоо үйлдлийн системийн ард одоо чухал ажилтны хэсэг дээр ингээд 2 орсон байна. Launch services дээр орсон байна. Managed configure хэсэг дээр ингээд орсон байна. Passkeys дээр орсон байна. За ингээд Safari дээр ингээд 2 орсон байна. SyncKit дээр орсон байна. Time zone байна. Web content filter байна. За WebKit буюу одоо интернетээр дамжуулж ашигладаг одоо аппликейшн зөндөө байгаа. Тэдний R суурин дээр нь ажилладаг хэсэг одоо гол одоо кодны зүйлийг үзүүлэлт бол WebKit дээр явдаг. За тэгээд тусдаа WebKit, Web Inspector дээр орсон байна. Тэгэд энэ болгон дээр хин ямар тусалцаа үзүүлсэн гэдгийг нь Apple-ийн сайтнэр ингээд дэлгэрэнгүй одоо тэр хүмүүс ингээд тулсан ингээд баярлж байна гэдээ одоо талархлын мессеж ингээд доороо ол ингээд бол агуулгдсан байна. Мэдээллийн аюулгүй байдлаас гадна яг баг фикс бол агуулсан гэж бол би та нарт бол хэлсэн. За хэдүүл яг тооны машиныхаа аппликейшн руу орох юм бол ямар нэгэн одоо ингээд тоо үржүүлээ гэж бодъё л да 2.2-ын 4 гээд. Тэгэд өмнө яг өнгөрсөн зунаас хойш iOS 17 үйлдлийн системээс хойш одоо iOS 18 анх гарахтаа developer beta 1 гарахтаа яг нэг тэнцвүүгийн тэмдэгтэн дээр дарангууд үргэлжлүүлж нэг гарсаар үеийг нь яг адилхан утгаар нь үржүүлж яг тэгж явдаг байсан зүйл нь байхгүй болсон байсан. За тэгээд тэр нь болохоор iOS саяны хэлсэн developer beta 1-ээс iOS 18 2-ны хүртэл явж байгаа. iOS 18 3 дээр ингээд одоо эргэж бол ирж байна. Одоо ингээд тэнцвүүгийн тэмдгээ дарах юм бол ингээд дээдлийнх нь утга нь ингээд яг хүртүрээс ингээд дээшээ аваа явж байгаа энэ үйлдэл маань ингээд эргээд бол ямар ч ингээд орж ирсэн байна. Маш олон хүмүүс бол гомдолж ирсэн юм бэлээ. Тэгээд энэ үйлдэл маань болоод ингээд ямар ч ингээд эргээд бол ирсэн байна. Дараагийн бол одоо зассан хоёр алдаа нь юу байсан бэ гэхээр Siri-г одоо type одоо удаан дарангууд яг нэг voice recognition гэдэг keyboard-оор удирдаад яангууд яг энэ keyboard-ны асуудал бол байсан юм. Тэрний ямар ч ингээд бол засагдсан байна. За тэгээ 3 дахь алдаа нь юу байсан бэ гэхээр одоо ингээд хөгжмийн аппликейшн буюу одоо ялангуяа яг Apple-ийн одоо Apple Music аппликейшнийг ашиглаж хагаад бол ингээд одоо дуун явж байгаа бүр аппликейшнээ хаасны дараа хүртэл ингээд аудио нь бол яваад одоо үргэлжлээ тоглоодсан асуудал бол байсан юм байна. Тэгэд энэ одоо загалдаа маань ямарчсан энэхүү iOS 18 3 үйлний системээр бол ингээд засагдсан байх нэ. Өнгөрсөн iOS 18 2 бичлэгэн дээр яг амласны дагуу Genmojig бол одоо яг тухайн үеийн миний macOS үйлдлийн систем дээр Sequoia 15.2 дээр бол ингээд боломжгүй байна. Тэгээд дараагийн гарах одоо Sequoia 15.3 болгох юм бол одоо энэхүү Genmojig турших боломжтой гэж би бол хэлж ийсэн. За тэгээд миний компьютер одоо macOS Sequoia 15.3 болсон учраас Genmojig болох одоо Ample Intelligence-ийн энэхүү үйлдэлийг бол турших ингээ боломжтой болсон. За тэгээд нэн тэргүүнд хэлэх зүйл нь яг юу вэ гэхээр шинээр emoji бүтээгээд ямар ч гэсэн хүнлүү явуулах юм бол хэрвээ одоо тийм үү бүр хуучны утаснууд ч юм эсвэл өөр утас руу явуулах юм бол тэр Genmojig чинь ер нь бол яг emoji хэлбэрээр тийм жижигнэрээ биш ер нь бол одоо маш том хэлбэртэй баг зүгээр генерейт хийсэн зураг маягаар л ер нь бол явж байгаа юм байлээ. Тэр нь бол надад бас сонин санагдсан. За тэгээд хэдүүлээ шинээр одоо Genmojig бол одоо гарах гэж үзье. Хамгийн ихний ээлжинд бол одоо cowboy мэлхийгээд бол би туршсан. За тэгээд тэрний дараа би яг цагдаа тэмээ гэж одоо хийсэн. Одоо Genmojig маань ямар ч юм байна. За хэдүүлээ шинээр Genmojig бол үүсгэж үзье. За message application руу ороод emoji дээрээ дараад emoji дээрээ нэмэх нэгэ гараад ирэн. За тэгэх юм бол ямар emoji бүтээх чинь яг одоо өгөгдлүүдийг нь бичээд өгөрэй гэж байгаа. Тэнгүүд одоо чинь би зүгээр л Superman гэж бичингүүд жишээ нь яг Superman-ы талаар болоод ингэ гаргаж чадахгүй гэж байгаа. Би тэгээд үнэхээр гайхсан л та. Super гэж man гэж зэ авсан ингээд ерөөсө боломжгүй. Тэгээд иймэрхүү яг шууд одоо юу гэдэг чинь зарим нэг
өгөгдлийг өгөх юм бол тэрэнд нь тааруулаад эможи бол гарахгүй байгаа надад бол бас сэтгэл бол гонсгорол үлдээсэн. За хэдүүлээ одоо өөр шинээр зүйл туршиг гэвэл одоо юу гэдэг чинь. За бурхан. За тэнгууд юу гэдэг чинь. Матрагчи те. Зүгшүүр шууд толгонд төр орсон хамаа намаагүй мал ямарчсан бичиж байгаа шүү. Заавал ашиг бүгд л өгөх шаардлага байхгүй. За тэгэнгүүт одоо ямар нэгэн эможи манд бүтсний дараа тэрнээс нэг арай өөр одоо харагдц маягтай юм бол хувилбаруудыг нь л харуулж байгаа юм байлээ. Тэгэд энэ бол одоо жишээ нь ямар ч одоо бурханлаг шин чанартай одоо жишээ нь матар бол биш байх зүгээр л анимашн маягийн л матар бол гараад ирлээ. За одоо жишээ нь энэ одоо шинээр үүсгэсэн яг одоо эможига ашиглах гэх юм бол за энэ нэрэ дээр юм уу? Энэ дээр ямар ч олон удаа дарчингууд ингээд одоо энэ баг стикер юм ааш. Ингээ явуулчихж байгаа. Ингээ шинээр одоо генерит хийсэн эможи маань ингээд өөр өрлөгөө ямар ч ингээд явж байгаамаа. Тэгээд ямар ч эможи шинээр үүсгэхэд бол ямар ч ингэдэм маань. Тэгээд ер нь ингээд дүгнэж хэлэхэд мэдээж хэрэг ингээд хиймэл оюуны үйлдэлүүд одоо эможи шинээр үүсгэж чинь, зураг шинээр үүсгэж чинь, нэг бодлын үнэхээр сонирхолтой, хэсэг бол үнэхээр сонирхолтой санагдана. За тэгээд миний хувьд бол одоо жишээ нь хизээч одоо гээл та энэ цугаалны шинэ эможи бүтээх гээл те нэг анх гарахт нь одоо та нарт танилцуулах үүднээс л одоо энэ үйлдэлүүдийг туршиж харагдуулна уу гэхээс биш одоо жишээ нь би цаашдаа өөрийнхөө хувь хэрэгцээнд бол одоо ингэж тэгэл нэг эможи бүтээх гээл энэ дээр нь дараал тийм үү одоо ингээл хэлэлттэй юм бичээл ерөөсөө надад бол их одоо шаардлага бол байхгүй гэж бодож байна. Бодож ин гэж өөрөөс тийм шаардлага бас надад байхгүй. За iPhone Steve Jobs гэхэр болдог юм. iPhone Samsung гэхэр юу гэх харъя л та тий. Тэгээ зарим нэг хүүхдлүүд бол яалтчгүй жоохон хязгаарыг нь жоохон ядгал юм байлээ л дээ. За жишээ нь DVD гэдэг хүчингүүд DVD-ний эможи ингээд морцсон бүтчихин. Энд ямар ч нэлийн олон явд юм шүү. Энэ бас айгүй дэжгүй эможи гарлаа тий. За ингэ гих мэтчлэн ямар ч юм энэхүү Genmoji гэдэг үйлдэл маань одоо ингэж бол ажилдаг байх нэ. Хуучны бүр одоо яг чиний бүтээсэн Genmoji-г таних боломжгүй ч юм уу танихгүй байх магадaltaй төхөөрөмж рүү явуулах юм бол тэр төхөөрөмжн дээр чинь эможийн хэлбэрээр одоо жижигнэр биш бүр том бараг зураг хэлбэрээр бол явж байгаа юм байл шүү. Benchmark онооны хувьд ярих юм бол за CPU хэсгийнх нь single core score нь 2331, за multi core score нь болохоор 5569 авсан. Энэ нь болохоор 3 дахь үе iPhone SE дээр батарей өндөр үед бол дунджаар авж байгаа оноо одоо авдаг онооноос 100 оноогоор тус бүрчлэн бол их оноо олж бол авч чадсан. За тэгээд GPU хэсэг дээр болохоор 18601 оноо аваад дундаж авдаг 3 дахь үе iPhone SE-нүүдээс одоо 1000 гаруй оноо олоод илүү бол авч чадсан байна. Энэ хүү хэсэг маань бол ер нь шинэ хэсэг гэж ойлгож болно. Яг мэдээлэл хүрэх зорилгоор бол та нарт бол ингэ ярьж явж байгаа. За CPU хэсэг дээр single core score нь iPhone 8 Plus утас дунджаар бол одоо A11 чиптэй утас маань 1054 оноо авдаг байх нь. За iPhone 10R буюу A12 чиптэй утас маань 1240 оноо авдаг байх нь. Би бол зөвхөн single core score ярьж байгаа шүү. За iPhone 10s Max болохоор 1281 оноо. За iPhone 10s болохоор яг адилхан 1281 оноо. За хоёрдугаар үеийн одоо iPhone SE маань 1647 гээд хамаагүй дээжилж байгаа бол та нар анзаарж байгаах. За дараагийн энгийн iPhone 11 болохоор 1690 оноо. iPhone 11 Pro болохоор 1708 оноо. За тэгээд iPhone 11 Pro Max болохоор 1720 оноо. За тэгээд энгийн iPhone 12 болохоор 2012 оноо. iPhone 12 mini болохоор 2014-өө 2-оор илүү байгааг бол харж болж байна. За тэгээд Pro Max-аас илүү байгааг бол харж болж байна. За iPhone 12 Pro 2033 оноо. iPhone 12 Pro Max болохоор 2090 оноо. Бас мэдл Pro Max илүү оноо авч байна. За энгийн iPhone 13 2200. За тэгээд iPhone 13 mini буюу mini цагт бас мөн адил илүү оноо авч байгаа бол энэ удаад бол харж орж байна. 2211 оноо. За энгийн iPhone 14 2242 оноо. За тэгээд үний дээр болохоор 3 дугаар iPhone SE бол орж ирж байна. 2245 оноо. За тэгээд түүний дээр болохоор iPhone 14 Plus орж ирж байна. Адилхан чиптэй 2246 оноо. За тэгээд iPhone 13 Pro болохоор 2300 оноо. iPhone 13 Pro Max мөн адил Max л илүү байна. 10 оноогоор илүү байна. 2310 оноо. За энгийн iPhone 15 2559 оноо. Тэгэнгүүтээ iPhone 14 Pro Max болохоор 2561 оноо. За тэгээд энгийн iPhone 14 Pro болохоор дунд авч байгаа оноогоор Pro Max-аас илүү болж таарч байна. 2566 оноо авч байгаа юм байна. За тэгээд түүний дээр болохоор iPhone 15 Plus
2566 оноо. За тэгээд iPhone 15 Pro Max 2899 оноо. За тэгээд iPhone 15 Pro дахиад Pro Max-аас илүү оноо авч ийн 2908 оноо л авсан байна. Multi-core score-ийг болохоор iPhone 8 Plus 2202 оноо авсан байна. iPhone 10R 2255 оноо. iPhone 10s болохоор 2618 оноо. iPhone 10s Max-аар илүү байна 2631 оноо. За тэгээд хоёрдугаар iPhone SE 2922 оноо. За ингийн iPhone 11 3588 оноо. За тэгээд 11 Pro зэгээр учраас арай илүү байна. За тэгээд 3770 оноо. Нилийн зайтайг та нар харж байна. За тэгээд Pro Max мэдээж хэрэг илүү оноо авсан байна 3842. За тэгээд ингийн iPhone 12 4489. За тэгээд мөн адил iPhone 12 mini дахиад илүү оноо авсан байна 4495 оноо. iPhone 12 Pro 4560 оноо. За Pro Max илүү оноо авсан байна. iPhone 12 Pro Max 4837 оноо. За ингийн iPhone 13-ын загварууд эхэлж байна. 5219 оноо. 13 mini дахиад mini загвар илүү оноо авсан байна 5222 оноо. За 3 дахь үеийн iPhone SE болохоор 5249 оноо л авч байгаа манаа дунджаар. За тэгээд ингийн iPhone 14 түүний дээр нь 5473 оноо. За тэгээд 14 Plus түүний дээр 5484 оноотойгоор л байрлаж байна. За тэгээд түүний дээр 13 Pro л байрлаж байна. Хэдий өмнөх жилийнхэн загвар ч гэсэн Pro загвар учраас ингээ яалч үзүүлэлтэр бол дунджаар дээр нь гард юм байна 5584 оноо. За тэгээд түүний дээр болохоор Pro Max орсон байна 5627 оноо. За тэгээд энгийн iPhone 15 6386 гэж бас нэлээд дээшилж байна. За түүний дараа iPhone 15 Plus одоо ингийн 15-аас илүү авсан байна 6417 оноо. За тэгээд iPhone 14 Pro Max 6533 оноо. iPhone 14 Pro болохоор 6562 оноо. За тэгээд iPhone 15 Pro Max 7204. За тэгээд ингийн iPhone зүгээр Pro Max биш ингийн iPhone 15 Pro болохоор 7235 оноо л ингээ авсан байна. GPU хэсгийг бол сонирхож үзцгээе. За iPhone 8 Plus болохоор 5336 оноо авсан. За iPhone 10s GPU хэсэг дээр 8182 оноо. Бүр хамаагүй дэвшилсэн байна. За iPhone 10R 8200 оноо. iPhone 10s-ээс илүү байна. За тэгээд түүний дээр iPhone 10s Max 8219 оноо. За хоёрдугаар iPhone SE 12741 оноо. За 4 орон дотоогоос 5 орон дотоол болж байна тийм үү. За ингийн iPhone 11 13356 оноо. За 11 Pro болохоор 13527 оноо. Чүд дэвшилсэн байна. За тэгээд iPhone 11 Pro Max хамгийн дээдлийн загвар 13552 оноо. За тэгээд iPhone 12 Pro болж байна 15913 оноо. Гэсэн чинь түүний дээр iPhone 12 mini 15936 оноо. За тэгээд ингийн iPhone 12 нэлээд дэвшилсэн байна 15993 оноо. За тэгээд iPhone 12-ийн дээр дундаас хамгийн дээд нь iPhone 12 Pro Max 16109 оноо авсан байна. За одоо 13-ын загварууд руу орж ийн. iPhone 13 mini доошсон байна тийм өмнөхтэй харьцуулахад зэвсэг бүсэгтэйгээ 17340 оноо. За тэгээд 3 дахь үеийн iPhone SE 17382 оноо. Ингийн iPhone 13 түүний дээр ороод 17478 оноо. iPhone 13 Pro Max 19888 бараг 20000 болох чинь. За түүний дээр болохоор энгийн Pro орсон байна iPhone 13 Pro 19925 оноо. За энгийн iPhone 14-өөс эхлээд GPU хэсгийн хувьд бол 20000 оноо л давж байна 20213 оноо. За түүний дээр 14 Plus бол орсон байна 20260 оноо. За iPhone 14 Pro Max 22400 оноо авсан байна. За түүний дээр энгийн одоо зүгээр Pro загвараар чадсан байна 22435 оноо. За одоо iPhone 15-ын сүүлийн 4 загвар орж ирж байна. За iPhone 15 энгийнх нь 2246 оноо. iPhone 15 Plus орсон байна 22543 оноо. За түүний дээр болохоор iPhone 15 Pro биш iPhone 15 Pro Max орсон байна 27010 оноо. Бараг 30000 руу шахаж ирж байна. За тэгээд хамгийн дээдлэлт нь дунджаар авж байгаа оноо одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар iPhone 15 Pro 27105 оноо л ингээд авчээ. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. За яг одоо яг туршилтад үйлдвэрлэлийн систем яг юун дээр явж байгаа вэ гэхээр iOS 18.4-ийн одоо public beta 1 нь бол хэдийнэ гарчихсан. Одоо developer beta 1 нь гарснаас хойш одоо ойролцоогоор нэг 7 хоног дотроо бол одоо public beta 1 нь бол ингээд гарцсан явж байна. За Apple-ийн зүгээс бол хэлсэн байгаа 4 сард бол одоо энэ хүү iOS 18.4 үйлдвэрлэлийн систем нь бол одоо олон нийтэд бол цацагдана. За тэгээд гол зүйл маань юу гэхээр одоо яг байгаа үйлдвэрлэлийн систем нь бол мэдээж хэрэг iOS 18.3.1 дээр бол явж байгаа. За тэгээд 2 сарын сүүл хавцаа ингэж явж байгаа гэхэд
дахиад бүтэн одоо баг сараагас ер нь iOS 18 3.2 одоо апдейт гарах болов гарахгүй одоо гарах болов үгүй болов гэдэг тийм асуудал бол байгаа. Тэгээд ер нь миний зүгээс сарж байхад бол магадгүй баг iOS 18 3.2 үйлний систем бол гарах бах. Яг гэхээр сүүлийн үед Дональд Трампын тэр хиллэгтэй холбоотой зүйл iPhone дээрээс одоо нэг микрофон ашиглаж агаад диктейт хийхээр тэрийг нь одоо үн ч юм уу худлаа ч юм уу одоо өөрийнх нь нэрийг Трамп гэдэг нэрийг нь расист үг рүү ингэж хувиргаж ингэж андуурж бичээд байгаа нэг тийм асуудал байгаа юм шиг лээ. Тэгээд энийг яг худлаа гэдэг мэдээлэл бол маш их явж байгаа. Тэгээд яг би өөрөө яг өөрийнх нь гар утсан дээр бол туршиж үзсэн iOS 11 3-ны систем дээр аль алийг нь хийсэн ч одоо диктейтер буулгахтаа бол андуурж болоо Трампыг расист гэдэг үгтэй бол ингэж бол андуурж бол гаргахгүй байлээ. Тэгээд гэхдээ бас магадгүй хэрвээ яг үнэхээр зарим нэг кейсүүд дээр үнэхээр тэгж хэрвээ ажиллаад ивэл Apple-ийн зүгээс бол яалтчгүй албасаар iOS 18 3.2 үйлний системийг бол одоо ойрын 2-7 хоног дотор ч юм бол гаргах болов уу гэж бол би бол бодож байна. За тэгээд ямар ч сан iOS 18 4 үйлний систем бол эцсийн байдлаар бол одоо ойролцоогоор 2-3 developer бета явсны дараа 4 сард бол албасаар бол нээлттэй бол ингээ хийх юм байна.